Гүмүүдөө хаана гэсэн бэ манай? За манай лист туур маань 2 маань эхэлж байна. Хай сайн уу агент сайн аа. Намайг Чимдэрж гэдэг. Тэгээд болоо доо. За тэгээд өнөөдөр бол нисэх яармаг талраа мөн үү? Нисэх яармгийн листтэй танилцах гэж явж байна. За ер нь бол би ингэж бодоод байна. Миний бодлоор Солонгост 3 жил ажиллаж амьдарч байсан учраас тэнд байгаа одоо яг нэг шинээр байр сонирхоод байр авах сонирхолтой байгаа хүмүүс байх юм бол миний энэ влогийг үзээд баяр талаас нь одоо худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүс байх юм бол над руу DM бас бичиж болно. Яг би гоё туулж ажиллана гэсэн бодолтой байгаа. За тэгэхээр очиод яг гоё дэлгэрэнгүй гоё яг мэдээллийн өгсөн дээр бах тий. За тэгэхээр хамтдаа явцгаая. Хүн юуг нь харуулах вэ? Энэ орж ирж байгаа болохоор машины зогсоолууд тэнгуүтэй юм шат юунуудыг нь тий гарангууд ингээд хотны зохион байгуулалт хүүхдийн тоглоомын талбай ингээд тэднийг бүгдийг ингээд зургаар зарж байгаа. Давхар миний энэ ярьж байгаа юмнуудыг хөмсөм оруулаараа бити ноогоо хамаагүй гадагшаа зацруулсаад байна. Тэнгуүтэй юу яаж байгаа юм заа юу? Амарсан утсан дээр бичлэг юм. Би ингээд тайлбарлаад одоо байрлалгаа орж үзэж байгаа бол эхнээс ахвал ингээд бичлэг хийгээд өгөхөр хадгалсан. Тэнгуүтэй тэрийгээ дараа нь хүнтэй ингээд буцаар явах. Чамаас маш олон зүйл юм гэсэн. Тэр тэдэрдээ хон тулд тий бүх юмд нь хариулахын тулд ингээд өөрөө та эдийг нүдэрч үзүүлээд байгаа байхгүй юу? Одоо яадын тий хин хан маань гар мараар барьж үзээд тэгжиж хүний нөгөө юунд санаа нь бууж ирээд тогтоод буцаад хүмүүс рүү ярихад илүү хүн болчихно гэсэн үг байхгүй юу? Тий орчны судалгаа. Тийм байна. За манайха асуухнууд асуугаарай. За манай лист агент. Сайн уу? Тавыг танилцуулаад өгөөч. За намайг Соломон гэдэг Сэлбэргүй агент байгаа. Нисгэрмгэр ажилладаг агент байна. За тэгээ бид нар одоо хаана ирээд ямар нэгэнтэй танилцах гэж байна. Одоо Ярамгийн Сонсголонгийн хойтлын дэнжтэр байдаг Сакура тавны хотгон дээр 4 өрөө танилцуулахаар ирсэн байгаа. За 96 м квадрат 4 өрөө одоо мастертай ороо танилцуулдаг хөө. Энэ айлууд наа. Та нэг баяр талаас нэг хүнд асуулт асууад өгөөч. За тэгээ. Энэ хэдийдээ блокер барьсан байна. Удахгүй ороод танилцгаа тий. Хотгоны тал дээр та энд одоо ингээ гадаа харангууд энэ шууд хүүхдийн одоо ингээд энэ их орчин надад зүгээр санагдаад байгаа юм. Шууд гараад ингээд нөгөө машин зогсоол байхгүй. Тий. Шууд ингээ хүүхдийн талбайтай. Энэ бол их зүгээр санагдаад байгаа шүү. Энэ бол эхний үүднээсээ таалагдчих эхэлж байна. Тийм байна. Үүднээсээ таалагдчих эхэллээ Сакура. Хэлээд болсон. Тэгэхээр 25 онд ашиглалтанд орсон шинэ байр байгаа. 96 м квадрат талбайтай мастертай. Дөрөв. Хаашаа ирэх нь одоо шиг юм. Хоёр хүүхдээ өрөөтэй нэг мастертай авах юм. Бонод на. 이 가정 무슨 기름이 되게 많아. 하도 되게 누워 있지. 또 양말 누워 있지. 양말 가면 돼. 좋은 힘쇼. гэрчлэгийн бэлээ юм уу? Гэрчлэгээ билээ. Метр квадрат нь за бүхэл дүнгээр 9360 рэйттэй байгаа. Метр квадратын үнэ нь хэдэн? За одоо нэг 3 сая 300 байгаа даа. Тийм. Энэ ерөөхдөө бол одоо яг ямархуу одоо та хүмүүст одоо яг нэг тохиромжтой вэ гэж юу. За ер нь бол залуу гэр бүл ер нь бол 2-оос дээш хүүхэдтэй гэр бүлүүд бол ер нь тохиромжтой. Тэгээд мастертай уучраас мастертай 2 хүүхэдтэй өрөөтэй уучраас ер нь бол нөгөө олон ам бүлтэй айлуудад нэлээд тохиромжтой.
Энэ хотон болоод нөгөө нэг одоо бусад хотгонуудаас одоо давуу талтай ч юм уу тий. Эцгийн дэнж тал дээрээ байрлсан хотхон байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд харуулсан вайб одоо ингээд нэг харуулц сонирхдаг хүмүүс бол яг энэ хотын харуулцад үнэхээр гоё. Ер нь одоо өглөө өдөр оройгүй харуулцвал гоётой. За тэрийг нь тодтох чи. За хоёрдугаар агаар одоо дэнжирхэг тал дээр байдаг учраас агаар мэдээж сайн утаа тогтохгүй. Тийм бүсэд байна. За сургууль цэцэрлэг хийлэг ингээд яг ингээд дэрэгдээ шинээр ашиглалтанд орсон байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй сургуулийн хөсний хүүхдүүдтэй айлуудад бол нэлээд төхөөрөмжтэй гэсэн. Тэгээд эн чин дараа өөрөө үйлчлэгээний төвтэй хотхон баггүй. Тэгэхээр ер нь бол бүх талынх нь үйлчлэгээ нойртой гэсэн. Метрик авто 3 сая 600 өгсөн үү? 400 мэн тий. Тэгэхээр бас хайцсангүй боломжийн үнэтэй юм байна шүү дээ. Метрик авторны үнэ одоо энэ авчин бол 4 саяас дээшээ болцоод нь шүү дээ. Бараг л 330 сая лаавн гэдэг чинь өөрөө ер нь бол нэлээд том одоо бараг хэдхэн үнээр болчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин юу болчих вэ? Метрик авторад нийтдээ хэд төгсөн вэ? 330 ерөөсөө 330 сая өгч. Зөв. За манайхаа тэгээд өөр асуултууд байна. Энд дээр идэвхтэй листлээд ажиллах баяр агент. Яаж юм? Таадагч гин үү? Харуулж энэ төрөл гоё гоё. Баяр талаас нь та ажиллах хаалх уу? таны бодол энэ санал. Их чинь баяр талаас нь ажиллахгүй шүү дээ. Таны сэтгэлдээ үл. Таалагдж байна. Чи ийшээгээ хав та. Энэ тал руу хотыг шүний хотыг тэр чигт нь харах нь ш. Яа. Шүүний гоёс харагдах те. Та нар энэ дээр ингээ бод. Энэ шууд ингээ тэглэх юм байна. Өөрөөр таяа хэрэгцээ хотыг тэр сургуулийг ярьсан уу? Эсрэгдэлт нь байсан. Тэгээ эндээс ч одоо ингээ энийг хитэ ухаантай амьдарсан хүмүүс яриад байгаа юм шүү. Ингээд шууд хот харагдаж байгаа юм байна те. Каахт шиг лээж. Тийм байна. Яалтчгүй хотыг бол Чи бодлоо энэ аим арах юм байна те. бөөдөн дээр зургатаа харсан. Яа ийшээ хот харцсан. Хотыг тэр чигт хэлсэн. Нэг одоо тэр байр чинь бас аваа байр шүү. Нилээ өмнө. Тэгвэл тэр байрнаас тий одоо бүр энэ чи Энэ ер нь Харахгүй шүү дээ энэ чинь ингээд өндөр дэнжтэр аа. энэ ер нь баг хотыг бүр бүхэлд нь хамгийн томоор өндөрөөс харах баг хариуц байж болохоор юм шүү. Бо байж болно. Бүрэн болохоор аа. Тийм байна те. амьдрах дуртай хүн бол Тийм ээ те. Би бол өндөрт амьдрах дуртай хүн бас. тэр чи Сонгочих юм уу? би чам зарчих. За манайхаа ерөнхийдөө нөө Солонгосоос би ч нөгөө бас яаж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүн байх юм бол надтай холбогдоод YouTube дээр болоод бичлэг үзэж байгаа бол DM хийчихэд сонирхож болохоор юм шүү. Айгуу боломжийн санагдлаа. Тэгэхээр бол нэлээд боломжтой юм байна. Тэгээд тэрнээс дахиад ошлуулж боломжтой юм уу? Тэгэхээр аа юм тийм хүмүүстэй баяруудаа дагуулж ирээд ингээд таалагдаа тий. Тэгээд яг ингээд доошоо гоо цаашаа байна уу юм хийж байгаа юм. 521 болж байна. Тийм ээ. За. Энэ бол бас нэг амар тэгээд яадаг юм байхгүй надад таалагдж байна. Сэтгэл. Баяр дээр одоо ингэ идэвхтэй ажилласан болтой нөө. Ер нь ажлаа. Энэ гоё байр. Яг бүх талруу харсан хахад. Тэгээд цаатны урт хамгийн гол нь яг халтан тэрчлэр харж байгаа бүр их гоё харагдсан. Ер нь бол нөгөө нэг ингэ сэтгэл нь айгуу гоё байх юм бол бос нэг хамаагүй ч үстэй. Тэгэхээр бол бүрэн надад бол яг гоё бас авах боллаа л Би юу нүхтэйсэн бошоо тэр харуулцын дурлах юм байна. Тийм ээ. Гоё. За нэг юм хөө. No, 어디 됐어? Намар ашиглалтанд орсон. Таман үзэгчтэй өөрөө танилцуулаад нэг яг энэ юу гэдэг. За. Сайн бацхан уу? За Тонотек батхны гэрэлмаа борлуулалтын менежер гэрэлмаа байна. Одоо ерөнхийдөө бол төслийн ажил яг хэдэн хувьтай явж байгаа? блокн дээрээ. Би блок одоо 90% явж байна. Одоо ашиглалтанд орох хугацаа одоо нэг 2 сарын дараагт байлууд маань байрандаа орж ийн гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо энэ хоёр өөрөө байрны зохион байгуулалтууд давхартай хэдэн айлтай вэ? Давхартай 8 айлтай. Бизнес зэрэглийн маш чанартай орон сууц.
Тонот Эко отхон Монгол од компани бүтээн байгуулалт. За. Баярлалаа. За дараагийн юу руу тэгэхээр одоо бааны өргөгчний манай эдээс султураас залгсан баан одоо ерхий ийм байдалтай. Тийм нэг хөдөлгөөнүүд хийгдээ. Гэрэл нарийн агаагүй тий. Хоёр өрөөхөд чи хэдэн метр квадрат ямар том юм бэ тий? Ха? 48 аа. Хоёр өрөө байр уу? Биш энэ цонхон дээр нэлээ ач холбогддог байсан да. Энэ ямар амар том юм бэ? Санийх юу байсан вэ? Хоёр өрөө байсан уу? Хоёр өрөө байсан. Ямар амар том метр квадрат вэ? Энэ бүр том шүү. Энэ метр квадрат вэ? 59. Хоёр өрөө. Тэ хоёр өрөө. Хамгийн том хоёр өрөө. Цэгэр юм тий. Энэ дээр ажиллахад бол бас айгүй гоё юм байна тий. Тийм шүү дээ. Манайхан байгаа юм чинь зүгээр шууд баяруудаа явуулаад сав Тийм байна. Тэгээ эн чинь хамгийн гол нь цонхон дээрээ квадрат гурлаа баруун тийш авсан загвар байгаа. Хоёр өрөөний хамгийн том энэ цонх ч одоо нөгөө нэг хаусан дээр ашигладаг байсан цонхыг одоо барилгын юм дээр ажиллаж байгаа гэсэн юм уу? нөгөө 4 жилийн баталгаатай сайн цонх чинь 4 жилийн баталгаатай сайн цонх. Эмнэлтэд ногоон барилгын гэрчлэгээтэй. Одоо энэ тэгэхэд нарнаас ирж байгаа туяаг одоо арай бууруулж байгаа л нэг Тэгээ нарны туяанаас хамгаалах тэгээд нөгөө хагарахтаа одоо нөгөө юу гэсэн үг шүү дээ. Аваар зэрэгтэй харахгүй ударч хагардаг. Одоо аваар усгүй тийм хөгжүүлсэн шил юм байна тий. За яг ингээд юуны төчнээс дангаа 43 Энэ өөрөөдөө ашиглахгүй талбай гэж байхгүй. Наад нөө PD мэдэгийн шийдэд өгсөн. Мастер болохоор би голоод авахгүй. Гэхдээ мастер дургу өмч байдаг шүү. Манай гурван өрөө бол маш гоё зах юм байна те. Хүмүүс орж ирэл одоо энэ те барилга барих шаардлагатай газрын зөвшөөрөл одоо бүх юмнууд ингээд барилга барих зөвшөөрөл энэ план зураг бүх юм ном журмын дагуу ингээд байж идэг. Барилга 85% хүрэхэд манайх үйл хөдлөлийн гисгэгээ авчдаг. Бэлэн төлсөн хүмүүс шууд очоод өрсөлдөн тэмдэглэгээ хийлгэждэг. Ийм баталгаатай. Энэ ногоон барилгын гисгэлгээ маань ингээд байж тэнхи ослуудаа нөхцөл бүх юмнууд ингээд ном журмын дагуу учраас бүх юм нээлттэй хэрэг байж идэг учраас манай компани үнэхээр найдвартай байдаг байхгүй юу? Сүүл нөгөө зогсоолны юун дээр ч нөгөө юу байсан бэ? Зурган дээр. Одоо ингээд манай энэ одоо ингээд барилга орнуудын зай маш гоё зайтай стандарт дагуу учраас гэрэл өдөр яаж тусах уу гэдэг зураг байна. Одоо энэ манай 3 блок орон сууц байна. Энэ араар ингэж зам явах нь байна. Энэ тэгээ хүүхдийн тоглоомын талбай 2 байх нь байна. Энэ урдталт манай нөгөө угаасаа юу байгаа шүү дээ. Дулаан зогсоол байгаа. Тэгээ энэ урагшаа ийшээ нисэх рүү гарна, ийшээ сонсголон руу гарна. Энэ гадаа зогсоолууд ингээ хүрэлцээтэй ингээд байна гэсэн үг. Ерөнхий энэ Яг одоо энэ орц гэсэн үг шүү дээ тий орц зүүн талаасаа худалдаа үйлчлэгийн баруун талаасаа ийм яг орцноос гарахад бол яг машин тусахгүй эсрэг талд байгаа гэсэн үг юм байна шүү дээ юм болоод тийм гэсэн үг. Хүүхдийн тоглоомын талбаар бол ингээд машин орохгүй эндээ тустай байсан. Тий. одоо энэ орцоор гараа шууд нэг хүүхдийн талбар орчих боломжтой юм тий. Болно. Тийм зохион байгуулалттай явж байгаа гэсэн үг. Ер нь ингээд бүх зориг морог ингээд байж байгаа. За баярлалаа. Сайхан танилцлаа. Манай өөрийнхөө имийг л бодож байна. Энэ төслийг сая яава энэ төслөөс ерөөдөө бол идэвхжүүлэлт хийх үү? Хийн штэ. Надад бол санал алах нэг ганц хоёр хүмүүс бол байна. Хүний нөхцөл энэ одоо барилгын чанар манар бол нэлээд сайн
бас үнэхээр итгэлтэйгээ зарч боломжтой л төсөл харагдаад байна тий. Тийм байна. Энэ хувьд бол хамгийн бизнес хэрэглэхээр илүү чанартай, илүү тийм төлбөрийн нөхцөл нь уян хатан юм байна. Миний үед гэсэн бас хүмүүс санал болгоод ажиллахад гоё төсөл байна гоё төсөл тий. Хүүхдийн талбай энд чинь бас нэг спорт заалтай гэдэг байгаа шүү дээ. Бас спорт заалтай хүүхдийн талбай тий. Харин тий. Зогсоолын яа шийдэж байгаа юм бол нэг өрөө юм уу? За. Нэг өрөө. Том нэг өрөө шүү дээ. Нэг өрөө гэлтгүй юм шиг шүү дээ. Юу вэ? Хоёр өрөө шүү дээ. Хоёр юм байна. За. За хаана юм бэ? Энэ айл тутам та нэг танилцдаг бол. Дүүргийн 21 дэх хороо хурдын барилга буюу Нискартанд 595 м квадрат 2 өрөө байгаа. Баруун болон хош арсан цогтой. Тийм. Метр квадрат үнэ. 195 сая. Ер нь бол 3-700 явж байгаа юм уу? Тийм. Гэрчлэгээ билээ. Энэ бол яг нэг үйлчлэгээ эрхлэхээр хүмүүст бол нэлээд гоё тохиромжтой байр байхгүй. Энийг давхар үйлчлэгээ дотроо ирэх болно гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг клуб ч юм уу тий. Одоо миний мэдийн Herbalife клуб ч юм уу. Ер нь бол өсчин ч юм уу, гоо сайхан ч юм уу тий. Нэг жижиг юм сармасны. Одоо ерөнхийдөө бол барилгыг идэл рүү гэж сэтгэлгүй дотроо бол үйл ажиллагаа эрхлэхэд бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Асуудал байхгүй. Гурав дахин хурдан байлаа. Энэ зүгээр юм байна. Бас гоё юм тий. Үйлчлэг мөчлөг хийгээд хамжтай. Нэг давхар учраас тий. Өсчин. Даваа талын нэг хурцтай. Хурдан байлаа тий. Одоо юу би энэ Herbalife клуб гэсэн клуб. Тэгээд ингээд оронгоо шууд ингээд үйлчлэг мөчлөг болох юм байна. Түрээс байхгүй гэсэн тий. Яг хурдтай үйлчлэж байгаа шүү дээ. Тий. Гоё юм байна. Цэвэрхэн юм байна сайхан. Энд хэдэн онд ашиглалтанд орсон барилга вэ? Энэ 25 онд ашиглалтанд орсон. Сүүлийн ашиглалтанд орсон игний байхгүй. Одоо энэ хотел дээр баригдаж байгаа шүү дээ. Эднэр одоо энэ онд ашиглалтанд орох болохгүй гэсэн. Хажуудаа юунд ирж байгаа юм шүү дээ. За өмнө нөгөө нэг би жишээ нь апартмент үүнтэд нөгөө жоон шүүмжлэлтэй хандаад ирсэн зүйл нь нэг юм байгаад шүү дээ. Хажуудалд нь family апартмент гэх яг Нискарттай адилхан дуу төслөө. Энд гэхдээ нөгөө нэг шууд машина ингээд зогсоож байгаа ч гэсэн ерөөдөө бол энэ ягууныхаа замыг бол ингээд шийдсэн байгаа нь зүгээр юм байна те. Энэ хэсэг нэг юм байгаад байгаа юм байна. Ээж хорч штэ. Тий. Тэгэд энэ бол болж байна гэж харж байна. Одоо ингээд тоноо тойроод ингээд машиныг зогсоолтой байна гэдэг чинь өөрөө даваа. Тийм ээ те. Машиныг зогсоолтой. Амар машин. Окей. Та алчи зүйлгөө дахиад нэг манай үдштэй ярьдаг гэж. Тэр чин тухайн цаг моменттай гардыг. Тэр зүгээр шууд урсаад идвэ. Та нар надаас саяны санаагаа хэлчихээч. Саяны санаагаа хэлчихээч. Саяны санаа ганцхан л байлаа. Ганцхан. Only one. За самаа та өөрийгөө танилцуулаад төслийн танилцуулаад өгөөч. Шууд ингэ бичүүлэх юм уу? За сайн байцгаана уу? Remax 100 офисын Gold цолтой агент Сарна байна. За манай төсөл нь Гомуда нисэх хотхон гэдэг одоо төсөл байгаа. За Гомуда construction-ы төслүүдийн үргэлжлэл. За манайх 360 айлын орон сууцны төсөл байгаа. Нийтдээ 4 блок. За нэг давхартай үйлчилгээний төвтэй, голдоо хүүхдийн цэцэрлэг хүүхдэд зориулсан хөгжлийн төвтэй. За эхний 2 A болон B блок маань за 26 оны 4-р улиралд ашиглалтанд орно. За дараагийн 2 блок болохоор за одоохондоо бол газар шороны ажил эхлэх учраас эхлэегүй байгаа. Захиалга авч эхлэегүй байна. За одоо энэ 2 хотхон дээр мань блок дээр мань болохоор 4369 м квадрат 2 өрөө 5225 урагшаа харсан хойшоо харсан 5361 гээд 2 өрөөний сонголтууд. За тэгээ 3 өрөөний сонголт 6331 6391 гээд 2 төрлийн 3 өрөө байгаа. За давхартай 6 айлтай. Ер нь бол нэг давхартай ер нь бол нэлийн цөөхөн айлтай ийм хотхон байгаа. За давуу тал болохоор манай энэ хавийн давуу тал
агаар маш сайтай. Ер нь бол бараг лагерт байгаа юм шиг ер нь бол амьдэрдэг. Тэгээд ус агаар хоёр ерөнхийдөө айгүй сайтай учраас ер нь бол хүмүүсийн сонголт их сайтай байдаг. Тэгээд дээрэс нь манай төсөл хэрэгжүүлж байгаа компани бол ер нь нэлээ олонний танил болчихсон. Хүмүүсийн айгүй сайн мэдтгэр. За Гумуда Garden, Гумуда Upgrade, Гумуда Plaza төслүүдийг хэрэгжүүлсэн ер нь бол нэр хүнд сайтай юм компани байгаа. За 100 residence-ийн 106 дугаар блок. За одоо бас New York Town гэдэг төслийг бас Ярмагт бас давхар хэрэгжүүлж байгаа. Ийм ер нь бол үйл ажиллагаанд жигдэрсэн юм сайн одоо компани одоо манай төслийг барьж бүтээж байгаа гэсэн үг. За ер нь бол яг цаг хугацаанд ашиглалтанд ордог. За хүмүүсийн ер нь бол их сайн одоо чанартай төсөл гэдгээр ер нь бол нэлээд танигдсан төсөл байгаа. Ер нь борлуулалт болохоор ойролцоогоор нэг 70 орчим хувьтай хийгдчихсэн. За явж байна. За одоо бол 2-3 өрөөний сонголт маш цөөхөн үлдчихсэн байгаа. Метр квадратын үнэ нь хэд байсан? Метр квадратын үнэ болохоор урьдчилгаанаас хамаарч байгаа. Төлөлтийн ер нь нөхцлөөс хамаарч байгаа гэсэн. За бэлэн төлөлт бол харьцангуй хямдхан метр квадрат нь 2 сая 900 мянга. За 50% урьдчилгаа, за 70% урьдчилгаан дээр ерөнхийдөө хамгийн өндөр урьдчилгаан дээр 3 сая 100, 50% урьдчилгаан дээр 3 сая 300, урьдчилгаа 30% дээр 3 сая 500 гэсэн үнэтэй байгаа. За бас их давуу тал болохоор Япон автомашин баартерт авж байгаа. Тэ ер нь бол 2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн Японы за Toyota болон Lexus төрлийн ер нь бол машин дээр баартер сонсож байгаа гэсэн үг. 209 зүгээр айгүй боломжтой санагдаж байна. Тэгээд гадаадаас бас хөрөнгө оруулалт хийхээ сонирхож байгаа хүмүүс байх юм бол бас нэг төлбөрийн нөхцөлийн хувьд одоо сая бартер гэж хэллээ шүү дээ, тий. Өөр одоо хувь лизинг ч юм уу, тий. Одоо компани хувь лизинг эсвэл өөр нэг төлбөрийн нөхцөл юу вэ? За одоо ингэсэн гэсэн урьдчилгаа нь 30%, 50% гэж байгаа шүү дээ. За одоо үлдэгдэл төлбөрөө компани хувь лизингээр одоо төлөх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээ одоогор манайх бол 12 сарын хувь лизингтэй байгаа. Тэгээ сарын төлөлт нь хамгийн бага буюу 2 саяар одоо хийх боломжтой гэсэн үг. Тэгээ гадаадаас ер нь бол манай дээр нэлээд олон захиалагч нар захиалж байгаа. Солонгосоос, Америкаас, за энэтхэгээс хүртэл захиалга хийж байгаа. Шууд онлайнаар хүмүүс одоо заавал ирэхгүй ер нь бол онлайн хөгжсөнтэй холбоотоор бид нар онлайнаар хүртэл гэрээгээ хийж байгаа шууд. Тий. Ер нь яг тэгвэл хүмүүс их нөгөө өмнөх төслүүд маань яг цаг хугацаанд ашиглалтанд орж исэн. Найдвартай төсөл учраас хүмүүс ер нь шууд итгэл одоо маш сайн үзүүлээд ер нь онлайнаар захиалга хийх тохиолдол нэлээд идэв одоо хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр 30% төлөнгүүд 12 сарын турш 2 сая төгрөг төлөөд тэгээд үлдсэнгийн нь бол бөөн өгч юм шүү дээ. Тийм үү, эсвэл банкны евро ногоон лизинг гэдэг ч юм уу янз янзын асуудал байгаа юм шүү дээ. За ерөөдөө бол мэдээллийг авлаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол миний YouTube дээр бас DM биш болно. За бас борлуулалтын албаны дугаарууд байгаа пэйж хуудас байгаа тийм. Гумуда нисэх хотхон, Гумуда хотхон гэдэг пэйж хуудасууд байгаа манай. Тий. Тэрнтэй шууд холбогдоод захиалга өгч болно шүү. За баярлаа. Одоо тэгэд орж хотгонтойгоо ер нь танилцахад болно шүү дээ, тий. Одоо ерөнхийдөө барилгын хэдэн хувьтай явж гин гэсэн үг вэ? Одоо яг 15 тухрынхаа угсралтын ажлыг хийгээ явж байна. Тий. Угсралтын ажлын бараг 80-90% нь хийчихсэн. Тий. Блок нь эн чинь одоо ийшээгээ цааталтайгаа доо. Дундуур нэг юм зураас тагаад хоёр одоо байр байна. Нэг гэсэн үү? Тэгээ цаатан дөрөв цаатан. Би юм уу. Гэхдээ энэ чинь ингэж урдуудаас харсан байна. Ингэх байх. Зөв харин тийм тий. Энд одоо ерөөдөө би блог энд бол байгсан байх шүү тий. Одоо энэ хааны яг байгаа газар дахиад нааш хараад байна. Тэгээ нөгөө жицэрлэгчийн энэ хавьд одоо байдаг. Харин тийм ээ тий. Ер нь бол нэг га юм талбай байхгүй манай. Ер нь бол нэлээ юу сайтай гэсэн. Хөрсний бохирдлгүй угаасаа. Тий. Одоо цэвэрхэн хөрсөн дээр байж анхны одоо тийм байгаа. Тэгээ зай талбай томтой. Айгуу сайн томтой. Чөлөөтэй тий. Харцангуу одоо сүүлийн үед юм байрууд чинь ер нь байр талбай айгуу багтаа очоод байгаа шүү. Гадаад орчин их багтаа. Манайх бол ер нь харцангуу 360 айлын дунд гэхэд бол хүүхдийн тоглоомын талбай нөгөө юу идэр хийх. Тэгээ машины нөгөө зогсоол сайтай болно гэсэн ер нь бол дайггүй. Зөв. За энэ дээр ингээд захиалга авч байгаа юм шүү манайхаа тэгээд. Бүгдээрээ намаагүй бэгээ. Тэгээ нарыг ч яаж гоё тайван байдий. Амар
За офсер хооллох чинь да. Гоё шүү дээ, тий. Өдөр хойд нэртэй. За жимийнхээ цагийг дуусгачлаа дөө. Одоо ингээд ерөөдөө өнөөдрийн влогоо дуусгачих уу? Зам ам төгдөж одоо явчихсан. Бас фитнес минь сувын амьд байгаа шүү дээ. Чи ер нь өөрөө дуусгаж байгаа. За манайхан баяртай. Тэгээд ирэх дараагийн лагийн тур листээр уулзцаая. Бака хөө. Bye. Яа, нислээ. Бид нэр хоол идэ татварлаач ч байгаа. Үгүй зүгээр шээ. Bye. What?